дотор сайхан халуун дулаан уурын амсгалтай өдөр байна. За өнөөдөр би та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байгаа бэлдсэн хэсэг бол дахин давтагддаг асуулт гэсэн сэдвээр та бүхэнтэй эснийг үеийг хуваалцах байна. Тэр хүний амьдрал янз янзын асуултууд давтагддаг. Байнгын давтагдж идэг, байнгын хариулах шаардлагатай тийм асуултууд биднэрт бол зөндөө тохиолддог. Джеймс Хьюмс гэдэг нэртэй Библийн сургуулийн багш хүн их олон жил хичээл зааж явах үед оюутнууд түүний хичээлийг үзэх, түүний хичээлд бүртгүүлэх оюутнуудын тоо байнга нэмэгддэг байж гин л дээ. Тэгээ яагаад оюутнууд түүний хичээл суух сонирхолтой гэх юм уу, маш ихээр тэр хичээлийг сонгож авч үздэг вэ гэхлээр Джеймс багшийн хувьд семестр болгоныхын төгсгөл дандаа нэг ижлэгийн асуултыг асуудаг байж гин. Өөрөөр хэлэх юм бол шалгалт авдаггүй, ямар нэгэн гинтийн шалгалт, гинтийн мэдэхгүй асуултууд орж ирдэггүй, дандаа мэддэг асуултууд. Жил болгон семестр болгоныхын төгсгөлд дандаа ижлэгийн асуултыг асуудаг байж гин. Тийм учраас оюутнууд яадаг вэ гэхлээр тэр багшийн хичээлийг сонгож аваад хичээлдээ суухгүй, өөр юм хийгээд тэгээд эцэст нь шалгалт болох үед яг ижлэгийн асуултанд нь өнгөрсөн жил асуусан асуултыг угаасаа асуух учраас яг л тэр асуултанд нь хариулахад л болдог. Тэгээ тэр асуулт нь ямар нэртэй асуулт вэ гэхлээр Илч Паулийн илгээлтийн аяллыг тайлбарлал гэсэн асуулт. Тэрийг бүгд мэднэ. Библийн сургуульд сурж байгаа оюутнууд бол энэ асуултанд бүгдээр хариулж чадна. Илч Паул 3 удаагийн аялал хийсэн. 1-р аяллын үеэр энэ номнуудыг бичсэн. 2-р аяллын үеэр энэ номнуудыг бичсэн. 3-р аяллын үеэр эдгээр номнуудыг бичсэн гэх мэтчлэн байдлаар Библийн сургуулийн оюутнууд бол энэ асуултанд маш амархан хариулж чадна. За бас дээр нь угаасаа энэ асуултыг асуухыг мэдж байгаа учраас оюутнууд бүгдээрээ энэ асуултанд бэлдээд ороод ирдэг байсан учраас бүгд л онц дүндээ төгсдөг байсан. Гэтэл нэг өдөр багш асуултаа сольж гинэ. Багш асуултаа солиод нэг л өдөр асуултаа сольсон. Тэгээд асуулт нь ямар асуулт байсан бэ гэхээр Есүс Христийн уулан дээрх сургаалыг шүүмжил гэдэг нэртэй асуулт авчихсан. Матай номын 5-р бүлэг, 6-р бүлэг дээр дамнаа байж байдаг, 7-р бүлгийн бас дамж байж байдаг. Эдгээр Есүсийн заасан алдартай сургаал байгаа. Есүс Христэд итгэгч нарын амьдралын стандарт, амьдралын одоо ёс зүй гэх мэт шин зүйлсүүдийг заадаг. Маш алдартай сургаал. Тэгээ нэг оюутан аваад бусд нь бүгдээр хичээл тэр хичээл дээр унж гинэлтэй. Тэр оюутан яагаад авсан талаар бусад оюутнууд нь асууж гин. Чи яагаад энэ асуултанд авч чадваа? Бид нар болохоор би Есүс Христийн одоо амьдрал юуг шүүмжлэх гэхлээр болохгүй байсан учраас шууд Паулийн сургаал илгээлтийн аяллаа талаар шууд бичсэн шүү дээ. Уулын багшийн нэг асуултаа буруу авчихсан болоо гэд. Гэтэл нөгөө оюутан юу гэсэн бэ? Би үнэхээр шүүмжлэх чадаагүй маа. Тэгээд дэвтэр дээр юу ч хариулсан бэ гэхээр уулан дээрх сургаалыг шүүмжилдэг би хинбэ гэж би бичсэн юм а гэж хэлсэн. Тэр оюутан авсан. Бус хүмүүс бол яг дөнгөө авч чадаагүй. Ягаад гэвэл энэ асуултыг асуудаг учраас ингэж л хариулдаг гэж бодоод тэр хариултанд нь хариулсан боловч асуултанд хариулж чадаагүй. Өнөөдрийн бидний унших хэсэг бол Дуулал номын 73 дугаар бүлэг. За бүгдээ хамтдаа Библийн Дуулал номын 72 уучлаарай 73 шүү. За би буруу персентаж гаргаж байгаа хүндээ 72 гэж бич хэлсэн байна. 73 байсан шүү. Энэ Дуулал номын 73 дугаар бүлэг дээр Асаф гэдэг нэртэй Израилийн магтан дууны удирдаач хүний цөхрөл гуниг зовлон гардаг энэ хэсэг. Энэ Асаф өөрөө маш тийм төв нөхцөл байдалд яг энэ үед бол учирсан баг. Түүний төвхтэй байдлыг бид нар Библийн 1-2 дугаар ишлэлийг 73 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэлээс харж чадна. Энд чинь ингэж хэлсэн байна. Үнэн дээр Бурхан Израильд зүрх цэвэртэнд бас сайн. Хөлмөн гítэл бараг бүдрүү, улам нь тэгтэл хариугүй халтарваа гэж хэлсэн. Асафын нэг сонирхолтой нэг ийм нөхцөл байдал бүрдсэн нь үнэн дээр Бурхан зүрхэн цэвэртэнд маш сайн гэж хэлсэн. Цэвэрхэн зүрхтэй хүнд маш сайн ханддаг.
Гэтэл гэдэг нэг үг байгаа. 2 дугаар эшлэлээр. Гэтэл хүлмэн бараг бүдрүү, улам нь тэгтэл хариугүй халтарваа гэж хэлдэг. Энэ гэтэл гэдэг үгээр Асаф хоёр зүйлийн хооронд ийм харьцуулалтыг гаргаж ирж харуулж байгаа гэдгийг та бүхэн анзаарж байгаа. Гэтэл. Тэгэхээр энэ гэтэл гэдэг үгээр Асаф 3 зүйлийг хооронд нь харьцуулсан байж болох юм. Нэгдүгээрт нь өөрийгөө бурхантай харьцуулсан байж болох юм. Бурхан үнэндээ ийм мундаг сайн, гэтэл би яах вэ? Халтрах шахлаа. Ийм юм а гэж. Бурхан ийм мундагийн, гэтэл би ийм юм гэж. Хоёрдугаарт нь Асаф зүрхэн цэвэр хүмүүсийг цэвэр биш хүнтэй харьцуулсан байж болох. Нэг талаасаа Бурханыг өөртөө харьцуулсан, нөгөө талаасаа зүрхэн цэвэр хүнийг зүрхэн цэвэр биш хүнтэй харьцуулсан гарч байгаа. Цэвэр хүнийг нь Бурхан ивэн гэтэл яах вэ? Би бол хариугүй альтрва буюу зүрхэндээ цэвэр биш байна гэж санаа. 3 дугаарт нэг сонирхолтой нь хөвшмөл тийм үг хэллэг болон бодит амьдралын талаар. Христийн сүм чуулган альва итгэл үнэмшил дотор за хэдүүлээ өөрсдөө л ярьцгаая. Христийн сүм чуулган дотор ийм хөвшил болсон үгсүүд байдаг. Бодохгүйгээр хэлж идэг. Бодохгүйгээр шууд юугийн хүлээж авч идэг. Бурхан бол сайн. Амен. Тэ? Бурхан бол сайн. Гэтэ тэр үнэхээр миний амьдрал сайн уу? Бурхан бол хайрын бурхан. Амен. Гэтэ заримдаа бидний амьдралд нэр Бурханы хайр нь хаана вэ гэмээр тийм нөхцөл байдлыг биднэрт тулгарч байгаа. Бурхан бол эдгээгч. Амен. Гэтэ бодит амьдрал дээр миний амьдрал тэр эдгэрэл нь хаана байгаа гэх мэдчихлээ. Бурхан бол хангагч бүх алт, эрдэнэс, бүх зүйл Бурханых. Гэтэ миний амьдрал дээр тэр алт эрдэнэс нь хаана байгаа вэ? Өөрөөр хэлэх юм бол үнэндээ Бурхан Израильд зүрхэн цэвэртэн сайн юм. Гэтэл Бурхан үнэндээ сайн юм. Гэтэл би энэ ч яах вэ? Халтрах шахлаа. Бурхан бол агуу бурхан, Бурхан ерөөдөг бурхан. Гэтэл би энэ ч бодит амьдрал дээр ерөөл нь хаана вэ? Ивэдэг, хангадаг, ерөөдөг бурхан. Амен. Бидний уламжлалт болсон, бидний хэм маяг болсон үгсүүд, хэм маяг болсон доктрин, онолууд. Гэхдээ бидний амьдрал ингээд сөхөөд харахлаар заримдаа нөгөө зүйлээс юм төрөлтөөд тэгээ бид нар халтарч унах гэж байгаа мэд. Яг л тийм маш их гулгаатай мөсөн дээр зогссон хүн мэд. Уруу газар мөстөө замаар явж байгаа мэд. Халтарч унж хамаг юм хуулах гэж байгаа юм шиг тийм эрсдэлтэй замаар явж байгаа мэд нөхцөл байдал дотор байна. Гэсэн энэ санааг Асаф одоо өөрийнхөө амьдрал тулгараад байгааг бол илэрхийлж байгаа. Асаф өөрөө Израилийн хувьд мань хүн өөрөө магтан дууных нөтөрдаач юм. Энэ зүгээр нэг алдартай дуучин байгаагүй. Энэ зүгээр нэг алдартай хамтлагийн дуучин ч юм уу хөгжимчин байгаагүй. Тэр өөрөө бүхэл бүтэн үндэсний магтаал удирдагч байсан. Онлын хувьд мань хүн юу мэдж байгаа вэ гэхээр Бурхан сайн гэдгийг мэдж байгаа. Гэтэл амьдралаа харахаар тийм сайн биш юм шиг нөхцөл байдал. Унмаар байна, халтрамаар байна, уйлмаар байна. Суумаар байна, юу ч хиймээгүй баймаар байна. Хоошоо суумаар байна, болмоор байна. Гэтэл болж болохгүй нөхцөл байдал. Яагаад гэвэл Израилийн ард түмнийг удирдах байгаа учраас. Хэрвээ Асаф болох юм бол хэн тэр ард түмнийг удирдахгүй вэ? Өөрийнх нь байгаа нөхцөл байдал, албан тушаал, өөрийнх нь байгаа нөхцөл байдлын түүнийг унгах боломж олохгүй. Гэтэл логик бодол энэ онол гэтэл амьдрал хоёр нь хоорондоо зөрөөд байгаа учраас унчмаар байдаг, болчмаар байдаг. Яг л ийм нөхцөл байдал. Гэхдээ бид нар энэ 7-3 дугаар бүлгийн хамгийн сүүлийн ишлэгийг харах юм бол маш гайхалтай ишлэр дуустдаг. Юу гэж дуустдаг вэ гэхээр харин Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд би Бурхан эзнийг хороглох газараа болгосон гэж дуустдаг. Өөрөөр хэлбэл энэ бүлгийн эхлэл нь маш тийм гунигтай. Нэрнгээсээ тэр Бурханы сайн сайхан хаана вэ гэдэг ийм сонирхолтой ийм үл итгэх ийм
гангасан байдал дотор эхэлдэг бол төгсгөл нь юун дотор дуустдаг вэ гэхээр маш их итгэл найдвар дотор дуустдаг. Энэ хооронд юу болчих вэ? Энэ нөгөө нэг халтаж унах гэдсэн Асаф 27 ишлэлийн дараа юу болж өөрчлөгдөв? Энэ хооронд юу болчихоо гэж. Асаф өөрийгөө маш их гулгаатай халтаргаатай зам дээр зогсож байгаа гэдгийг маш тодорхойлсон. Яагаад гэвэл үүнийг дараагийн ишлэлүүдээр илэрхийлсэн байдаг. 3 ишлэлээр Асаф 3 дугаар ишлэлээр Асаф өөрийгөө маш их халтаргаатай зам дээр байна гэдгийг бол илэрхийлсэн байдаг. Гим буруутны амжилтыг хараад сайрхагчд би атаархваа гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол нөгөө мань хүн зүвтэйгээр бурхны өмнө яваад байдаг. Бурхан сайн гэж итгээд яваад байдаг. Гэтэл хачир дээр амьдрал дээр гим буруу хийлдэд яваад байгаа хүмүүс илүү амжилттай, илүү сайн байгааг хараад мань хүн яаж байгаа гэхээр би халтах шахах ба гэж хэлж байгаа. Тэгээ тэр гим буруутай хүмүүсийн талаар 3 чухал шалтгааны талаар хэлдэг. Атаарх болсон шалтгааныхын талаар. Яагаад Асаф тэр гим буруутай хүнд атаархаад бүр халтар шахва Магдалины удирдагч бүхэл бүтэн үндэсний Магдалины удирдагч халтар шахва гэдэг талаар 4-өөс 12 дугаар ишлэлээр бол 3 чухал зүйлсийг хэлсэн. 4 дугаар ишлэлийг харцгаая. Тэд үхэх цагтаа зүдүргүй агаад бие хаана таргын юм а гэж хэлсэн. Тэгээ энэ мэдээч яриг хүний гаднах биеийн хэлбэрийн талаар бол яриаггүй. Энэ ялангуяа энэ дорны соёлд энэ ч юу гэж хэлдэг вэ гэхээр тарган гэдэг ойлголтоор баян тансыг илэрхийлдэг байсан. Баян тансыг. Тухайн аюус ахус илэрдэг. Өөрөөр хэлэх юм бол буруу зүйл хийгээд байгаа хүмүүс яагаад баяжаад байгаа юм бэ? Буруу зүйл хийгээд байгаа хүмүүсийн эд баялаг нь улам илүү аривчаад байна. Бурхны өмнө шудраг байгаа хүмүүсийн эд баялаг нь буураад байгаа юм шиг ийм нөхцөл байдал донд мань хүн Асаф яаж байгаа гэхээр итгэл нь ганхаж эхэлж байгаа. Худлаа ирэхлээр илүү олж болоод байна. Авилгал авахлаар илүү их ашигтай байж болоод байна. Бурхны өмнө шудраг бус байхлаар дансан дах мөнгө нь өгсөд байна гэсэн ойлголт шүү дээ үндсэндээ. Яаж ийм зүйл байж болох вэ? Ингэхлээр чинь би яах вэ? Би тэгвэл шударгаар яваад баг цалинтай байсан дээрүү жоохон худал хормог жоохон ч төдөөгүй. Ер нь худал хормог жоохон байлгаад тэгээ би илүү их ашиг олох уу? Тэдний олж байгаа ашиг нь харахаар би тийм баймаар байна. Эн чинь нөгөө нэг Асафын халтаж унах гэдэг шалтгаан шүү дээ. Бидний эргэн тойрч гэсэн тийм л байдаг. Залжин сихгүй худлаа ярьж чаддаг. Хоёр нүур гаргаж чаддаг. Эсвэл яах вэ? Мэс чанараа уландаа гიშгсэн байхад заримдаа ч явах тий. Энэ дэлхий дээр бол маш их ашиг олоод байдаг. Тэг Христч хүмүүсийг чи нөгөө нэг бурхантай үнэнч байлаа гэж чиний амьдрал сайжирч байгаа нь хаана нэ гэж олон хүмүүс хэлчихдэг. Олон жилийн өмнө манай нэг найз пастор тэгж хэлсэн. Би өөрийнхөө ах トゥ нарт сайн мэдээ тараагаад тэгэхээр чиний над итгэж байгаа бурхан чинь чамааг эхлээд ерөөхдөө чинь би харамаар байна. Чиний амьдрал бах байдгаараа чиний амьдрал сайжирч байгаа юм харагдахгүй байна шүү дээ гэж. Тэгээ тэр найз минь би одоо нэг жоохон амьдралаа сайжруулж бурхныг талаар ярих хэрэгтэй юм шиг бүр тийм мэдрэмжтэй байна гэж. Гэтэл Библи түүнийг заадаг юм гэж юу? Асаф яг л ийм нөхцөл байдал баг. Миний сайн бурхныг би харуулах гэсэн чинь миний мөнгө багтаад байгаа гэсэн үг. Утгатай шүү дээ. Би бурхнаа ямар гайхалтай ивэдэг бурхан бэ гэдгийг харуулах гэсэн чинь данс маань улаацсан. Данс маань хоос орчод байна. Бурхан ямар гайхалтай өрөөгч бурхан бэ гэдгийг харуулах гэсэн чинь орон гэр маань яг уу стандарт нь нийцэхгүй байна. Унж байгаа машин маань хангалттай биш байна. Ивэдээ энэ бурхныхаа араас яваад байсан. Ердөөл энэ үү гэдэг үгсийг эргэн тойрноос маш их сонсож байгаа л гэсэн утгатай. Энэ бол Асафын бүдэж унах гад халтаж унах гад байсан нэгдүгээр шалтгаан. Атаархаад байсан нэг шалтгаан байсан. Хоёрдугаарх нь 6 дугаар ишлэлээр. Тиймээс бардамлан тэдний хүзүүний зүйлт болж хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдгөө гэж хэлсэн. Тэдний байгаа байдал маш юм ихэрхэг бардам өөртөө итгэлтэй гоёор хэлв шүү дээ. Муухагаар хэлвэл бардам. За одоо барагч бардам гэдэг нь ч гоё үгүүдийн тоонд ордог болсон тийм ээ. Жохон бардам байлтаа. Нэрээ би жохон бардам баймаар байна тий. Гэтэл нөө Библиэнд бардам битий бай гэдэг. Бидний эргэн тойронд байгаа нийгэм нь биднийг бардам байх талаар заагаад байдаг. Бурханд итгэх талаар Библи заагаадсан чинь нийгэм болохоор чи юунд ч битгий итг өөртөө л итг гэж тий. Тэгээд явж байгаа хүмүүс нь харахаар илүү амжилттай байгаад байна шүү дээ.
Би бишээ бурхан гогөл тэмээ тэн чи биш яв. Тэгэл хинч болдог. Өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг бурханых нь зан чанар, бурханых нь заагаад байгаа зүйл нь амьдрал дээр нь яаж байгааг гэхлээр дахиад сөргөлдөөд эхэлж байгаа юм шиг ийм нөхцөл байдал донд Асаф одоо учирч байгаа гэсэн үг. Тэгээд тэд нар хүчирхийллийн хувцсыг өмсдөг, нөмөрдөг гэсэн. Маш их хүчтэй, эрх мэдэлтэй. Дуртай хүмүүсийг дуртайгаар нь өөрчилж болно. Ягаад гэвэл мөнгө байгаа, эрх мэдэл байгаа, хүч чадал байгаа, бүхэл зүйл тэднэрт байгаа учраас маш их бэрн намтагдж байгаа. Тэгээ энэ зүйлийг хараад би ч гэсэн ингэмээр байна. Би ч гэсэн хүч чадалтай болмоор байна. Би ч гэсэн хүчтэй баймаар байна. Би ч гэсэн яг бусдын хувь тавиланг шийдмээр байна. Би ч гэсэн энэ хүнтэй адилхан чанга дуурмаар байна. Би ч гэсэн ийм хүчтэй баймаар байна гэдэг. Энэ сорилт таны амьдралд бас байгаа юу? Мөнгө санхүү, эрх мэдэл гэдэг бол хүний амьдралыг асар ихээр яадаг вэ гэхээр сорилтонд оруулж унгаах тийм халтрахаар зам дээр байлгсан юм шиг нөхцөл байдалд хүрдэг. Одоо хүмүүс хоосон байхдаа эзнийг дагаад маш итгэмжтэйгээр явж байгаад харин юмтай болох үедээ заримдаа эзнийг дагаж явхад аюу хэцүү болчиход байдаг. Яг л гарт ихтэй болчиход байгаа юм шиг мэдвч төрөддөг. Хөөд явах уу? Явъя. Тэгхгүй тэгье. Яг алдах юм байхгүй юм чинь. Гэтэл алдах юм ихтэй болох тусам албан тушаал, нэр хүнд, эд баялаг өөр юу гэдэг. Алдах юм ихтэй болох тусам Христийн араас загалмаагаа өөрөөд тэр бүх зүйлээс илүүгээр Христийг хайрлаад явна гэдэг нь маш тийм бэрхшээлтэй хатуу хөтүү тушаал юм шиг тийм мэдрэмж заримдаа бидэрт өгдөг. Гуравдугаарх нь Асаф яагаад халтарч унах шахва? Асаф яагаад тэдгээр хүмүүст одоо хатархах болов? 8 дахь ишлэгийг цөмрөөр. Тэд илэглэж дарангуулын талаар хорсолтоо өгүүлж ихэмсгээр бас ярцраадаг буюу тэд маш их хүч чадалтай байсан. Тэдэнд мөнгө байсан, баялаг байсан. Тэд маш бардам ихэмсэг байсан, бас тэд хүч чадалтай байсан. Хүч чадалтай байхыг хүсдэггүй хүн энэ дэлхийн ертөнцийн дээр бараг байхгүй баха. Ямар нэгэн байдлаар хүч чадалтай. Саяхан манай хамт ажилладаг хүмүүсийн хооронд нэг сонирхолтой яриа болоод Жинзи үеийнхэндээ хэрхэн хандах вэ? Яаж тэдэртэйгээ хамтарч ажиллах вэ гэдэг талаар маш сонирхолтой яриа. Тэгээд нэг талаасаа Жинзи үеийнхэнтэйгээ ажиллаж байгаа хүмүүст нь хэрхэн Жинзигийнхэнтэй ажиллах вэ гэдэг номыг уншуулъя. А нөгөө талаасаа Жинзи үеийнхэнтэй дамжуулаад хэрхэн өөрийнхөө босстой одоо юу гэх вэ? Хамтран ажиллах уу гэдэг. Нөгөө талынх нь номыг уншуулъя гэх. Тэгсэн чинь маа нэг ажлын манд юу гэсэн бэхлээр яана тэд нар чинь тэр номыг уншичаад ширээн дээрээ суучаад ер нь бол чи намайг өдөрт чинь гэж бодож байгаа бол үнэндээ би чамайг өдөртж байгаа шиг хараад суугаад байх юм биш үстэй гэж инээжсэн. Олон тохиолдолд бид нар өөрсдөө яадаг вэ гэхээр яаж би хүчтэй байж бусдыг өөрийнхөө нөлөөнд байлгах уу? Хүчтэй байх уу? Яаж миний дуу хоолой илүү хүчтэй байх уу? Яаж миний байр суурь илүү хүчтэй байх уу гэдэг энэ бодол биднийг байнга эзэмддэг шүү дээ. Ямар нэгэн байдлаар дуу хоолойгоо хүргэх, дуу хоолойгоо бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, эд баялагтай байх, бас яг уу ихэмсэг бардам байх гэдэг зүйлсүүд. Эдгээр зүйлс нь Асафыг магтан дууны удирдаач байсан Асафыг маш ихээр халтаргаатай зам дээр, эрсдэлтэй зам дээр байгаа мэт төсөл байдал авчирсан байдаг. Тэгээ эдгээр зүйлсүүд нь Асафын дотор маш тийм том тэмцлийг бий болгож байгаа. Маш том тэмцлийг. Тэрний нэгдүгээр тэмцэл нь юу байсан бэ гэхээр би хүсэж чадахгүй байна гэсэн тэмцэл. Би хүсэж чадахгүй байна. Ишлэл 13 дугаар ишлэгийг цөмөөрөө харъя. Үнэндээ би зүрхээ дэмийл зэмгүй цэвэр байлгаж гараа зэмгүй байдал дотор угаалаа гэж хэлсэн. 13 дугаар ишлэл нь амар тийм аимшигтай ишлэл. Аимшигтай ишлэл. Ягаад гэвэл түүний итгэлийн амьдралынх нь үндсэн чухал онц сургаал түүнийх нь эсрэг зүйл яригдж байгаа. Үнэндээ би зүрхээ дэмийл зэмгүй цэвэр байлгаж гараа гимгүй байдал дотор угаалаа.
Яах гэж би энэ бүх хичээл зүтгэл, яах гэж би энэ бүх цэвэр ариун амьдралаар амьдрах гэж явбаа гэж. Энэ бол миний дотор байгаа бодол гэж Асаф хэлж байна. Харин 15 дахь ишлэлээр хэрэг би ингэж ярина гэсэн бол харагтун би таны хүүхдүүдийн үе удмаас урах байсан. Өөрөөр хэлбэл би ингэж ярьж чадахгүй байна гэж. Дотоод тэр нэг ойлголт нь дотор нь хоёр зүйл ингэ тэмцэлтэд байгаа. Нэгтлийнх нь тэмцэл нь юу вэ гэхээр харалтаа шудраг биш хүмүүс ийм амжилтаа яваад байна. Ийм мундаг байна, ийм лаг байна гэж би ярмаар байна. Жинхэнэ үнэн гэдэг чинь жоохон худлаа ярьчих юм бол ашиг болдго юм байна гэдэг зүйлийг би ярмаар байна. Гэвч дотор маань юу вэ гэхээр би ингэж ярьж чадахгүй байна. Яагаад вэ? Яагаад гэвэл би Израилийн үндэстний магтаалын удирдагч. Миний байр суурь, миний байгаа байдал, миний хийж байгаа алба үйлчлэл маань намайг ингэж ярихыг хөлөөн зөвшөөрөхгүй байна гэсэн ийм зөрчил гэсэн үг. Онол мэдрэмж хоёр нь одоо хоорондоо яаж байгааг хүлээх зөрчилдөж байна гэсэн. Тэр бол Израилийн магтаалын удирдагч байсан болохоор ингэж ярих эрхч түүнд байгаагүй. Тэр зүгээр л бууж өгч чадахгүй байсан түүний байр суурь байсан. Өөрөөр хэлэх юм бол түүний байр суурь нь түүнийг хөөрхөдөө гэлтэй итгэлээр унцсан уу чи за босоод ир. Хөөрхөдөө хүний амьдрал заримдаа ийм байдаг юм а зүгээр санаа зовлтгүй би чинүүлээ залбирж байгаа гэж хэн ч хэлэхгүй. Яагаад гэвэл чи магтаалын удирдагч удирдах байгаа мундаг хүн байтал чи яагаад ингэж ярьж байгаа гэдэг шүмжлэг авна. Гэтэл мань хүний доторх мэдрэмж нь юу байгаа гэсэн бэхлээр яг л тийм эсрэг мэдрэмж байгаа гэсэн. Энэ бол Асафын дотор болж байгаа үйл явдал, тэмцэл. Гаднаа мундаг үйлчлэгч, гаднаа мундаг зүйл хийж гин гэтэл дотор нь яг уу тэмцэл бий болж байгаа. Яг одоо Асафын нөхцөл байдлыг цөмөр харах гэж үзэж шүү дээ. Хоёрдугаарт нь мань хүн нэг зүйлийг ерөөсөй ойлгохгүй байсан. Энэ нөхцөл байдлыг хараад 16 дахь ишлэгийг харах юм бол үүнийг ойлгохоор бодох үед минь надад маш хэцүү байна гэж хэлсэн. Нэг талаасаа мань хүн тэнцээ байгаа гим нүгэлтэй хүмүүсийн амжилт тэр олон зүйлд нь атаархаад амар хэцүү байсан. Тэгээ тэрийг хэлийгээд хэлж чадахгүй. Яагаад гэвэл түүний байр суурь түүнийг зөвшөөрөхгүйсэн. Хоёрдугаар зүйл нь мань хүн үнийг ойлгохгүй. Яагаад юм болчихоо. Ийм зүйл байх ёсгүй дээ. Нэг дээр нэмэх нь нэг тэнцүү арга болчиход байдаг. Юу? Яагаад арга болчихоо? Бодоод яаж байгаа гэхээр толгой өвдөж байгаа. Ойлгохгүй байна. Надад маш хэцүү байна. Би үнийг ойлгохгүй байна. Ямар ч логик алга. Бурхан зүрхэндээ цэвэр ариун хүмүүсийг өрөөнө гэж хэлсэн гэтэл цэвэр бишүүд нь өрөөгдөд байгаа юм. Цэврүүд нь харин яг уу хохироод байгаа юм нөхцөл байдал донд байгаад байна. Миний толгой ойлгохгүй байна. Би бурхан эзний өмнө цэвэр ариун амьдралаар амьдрах гад ядаад байхад яагаад энэ зүйл миний амьдралд болоод байгаа юм болоо. Би зүгээр л бууж өгмөр байна. Гэвч бууж өгч болохгүй. Би тэгвэл үнийг ойлгомоор байна. Гэвч ойлгож чадахгүй байна. Би үнийг таньж мэдмээр нь гэхдээ ямар ч логик алга. Асафын нөхцөл байдал яг юм байна. 3 дугаарт нь Асаф ямар нөхцөл байдал байсан бэ? Эцсийн дүндээ 17 дугаар ишлэлээр нэг ийм үг гардаг. Бурхны ариун газарт орох хүртэл минь ийн үргэлжлэв гэж хэлсэн. Бурхны ариун газар орох хүртэл ийн үргэлжилсэн. Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан юм аа гэж хэлдэг. Бурхны ариун газар орохоос өмнө Асафын нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр энэ талд нөгөө талд Бурхны үг тушаалаас зүрдэг, дураараа дөрөгдөг, хээл ахвал авдаг, худлаа хэлдэг, хулгай хийдэг, үзэн яддаг, атаархдаг, завхаардаг, алдаг, хяддаг энэ бүх зүйлсүүд нь тухайн хүндээ ашиг авчираад байгаа гэдгийг харах үедээ би яагаад тэсний өмнө ямар ч ашиггүй тэгээд ингээд цэвэр ариун амьдрах гэж зовоод байгаа юм бэ гэсэн энэ бодол нь тэр хүмүүст атаархах нөхцөл байдалд хүрсэн. Энэ бодлоос болоод мань хүн дотор хоёр зүйл бий болдог. Ер нь бол 3. Гэхдээ Бурхны оршид орохоос өмнө хоёр зүйл болж байгаа. Эхнийх нь юу болж байгаа вэ гэхээр орилмоор байна, уйлмаар байна, хашгирмаар байна, гомдлмоор байна. Яагаад гэж хэлмээр нь гэтэл миний хийж байгаа үйлчлэлийн байр суурь маань үүнийг хийх зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаар нөхцөл байдал нь тэгвэл би ядаж учир шалтгааныг ойлгомоор байна. Гэтэл би ойлгож чадахгүй байна. Би бууж өгмөр байна. Гэвч бууж өгч болохгүй. Би тэгвэл ойлгомоор байна. Гэвч ойлгож чадахгүй. Яг ийм нөхцөл байдал дотор одоо Асаф яаж байгаа гэхээр Бурхны оршууд явж орж байгаа. Бурхны оршууд.
Тэгээ юу ч хэлдэг вэ гэхээр ариун бурхны ариун газарт орох хүртлээр би ийн үргэлжилж бодож исэн. Гэвч оршихуй дотор тэгэхэд л би тэдний эцсийг нь ухаарлаа гэж хэлдэг. Тэдний эцсийг нь ухаарлаа. Яг уу наана бол үнэнхээр амжилт болж, үнэнхээр ашигтай байна. Тийм тэдний хажууд би ядуу байна, тэдний хажууд би юужгүй байна, тэдний хажууд би сул дорой байна, тэдний хажууд би ашиггүй байна. Мөн гэхдээ төгсгөл нь юу гэдгийг би бурхны орших дотор орох үед л ойлголоо гэж хэлж байгаа. Асаф бурхны ариун газарт ороод тэгвэл юу ойлгосон юм бэ? Асаф бурхны орших дотор ороод юуг ойлгов вэ? Тэрээр 3 чухал зүйлийг ойлгодог. Нэгдүгээр нь тэр өөрийнхөө амьдралыг дүгнэхдээ буруу үзэл баримтлал дээрээс дүгнсэн гэдгээ ойлгодог. 18-аас 20 дугаар эшлэгийг цөмөр харцгаая. Үнэн дээр та тэднийг халтргаатай газар байлган, та тэднийг мөхөл рүү хайсан. Тэд хоромхон зуур ингэж сүрэх гэж. Тэд гинтийн аимшигар бүр мөсөн сүйтгэгдсэн билээ. Зүүднээс сэрэх мэт тэднийг босгохдоо эзэн та дүр төрхийг нь үл ойшооно гэж хэлсэн. Асаф яагаад хэцүү болоод байсан гэдгээ ойлгож байгаа бурхны орших дотор. Юу ч ойлгосон бэ гэхээр би тэдгээр хүмүүсийг харахтаа зүгээр төр зуурын зүйлийг нь хараад үрдийн зүйлээ мартсан байна штэ гэж. Өөрөөр хэлэх юм бол би тэдгээр хүмүүсийг амьдралын чанарыг нь, амьдралынх нь байгаа байдлыг нь, хэм маягийг нь харахтаа өөрийнхөө амьдралтай харьцуулахдаа бид мань хүн юу гэж ойлгосон бэ гэхээр эдгээр хүмүүс чинь байгаа зүйлсүүд нь төр зуурынх юм байна. Зүгээр л өглөө гараад орой хатгатай адилхан тэр ургамалтай адилхан байсан юм байна. Гэтэл надад өгсөн зүйл чинь миний явж байгаа зүйл, миний хөөцөлж байгаа зүйл чинь мөнхийн зүйлийн араас хөөцөлж байгаа юм байна шүү дээ. Ийм алгаатай байсан юм байна. Гэтэл би яасан байна? Шал буруу ойлголтоор өөрийнхөө амьдралыг дүгнээд байсан байна гэж хэлдэг. Үрдийн байр сууриас бид нэр өөрийнхөө амьдралыг харах, энэ харах үнцгийг бид нэр тогтоох нь их чухал. Олон зүйлүүд бидний нүдэн дээр харахад маш олон ялгаатай байдаг. Тийм. Гэхдээ бидний харах үнцэг юу вэ? Бид хэрвээ өөрийнхөө харах үнцгийг төр зуурын гялт сал зүгээр л нэг төр зуурын сонирхол татсан зүйл дээр тавих юм бол бид нар сэтгэлээр унана. Харин жинхэнэ үнцэнтэй зүйл яд өгөх вэ? Үрдих байдаг. Үрдих. Илүү дээр хүн болохын тулд илүү дээр харах үнцэгтэй байх хэрэгтэй гэсэн ийм үг бас байдгийн байна. Сонирхолтой. Илүү дээр хүн болохын тулд илүү дээр харах үнцэгтэй байна. Өөрөөр хэлэх юм бол хүн тэнцээ нэг ийм сонирхолтой юм байна. Бидний амьдрал өөрсдөөс илүүтэйгээр би өөрийнхөө амьдралыг хэрхэн харж байгааг гэдгээс аюул олон зүйл хамаарч байгаа. Өөрт байгаа зүйлээ үнцэнгүй, өөрт байгаа зүйлээ хэрэггүй, өөрт байгаа зүйлээ зүгээр л шал хэрэггүй гэж хэрэг тийм үнцгээр харах юм бол миний амьдрал хэрэггүй зүйлсээ дүүрсэн хэрэггүй хүн гэж харагдана. Урд нь би нэлээд олоодаа ярьдаг гэсэн тийм. Нэгэн жишээ. Хот руу ирсэн чинь залуу хүн хот руу ирээд энэ хотод шинэ хүн муу хүн их үлээ, сайн хүн их байгаа юу гэдээ настангаас асуухад чи ямар хотоос ирсэн бэ гэж асуудаг тийм. Тэгэхэд мань хүн юу гэж хэлдэг вэ? Би ёстой их муу хүмүүстэй хотоос ирлээ гэсэн чинь түүний хотод дөндөө муу хүмүүс байх. Ямар олон муу хүмүүс вэ? Дараагийнхан залуу би сайн хүмүүс зөнд байдаг хотоос ирсэн гэхэд түүний хот сайн хүнээр дүүрэн баа гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдийнх нь амьдралыг харах, альва юмсыг хараа тэр өнцгөө яах ёстой. Өөрчлөх хэрэгтэй. Аль хэдийн Бурхны бидний дотор тавьсан тэр үнцэнтэй зүйлсүүдийг, тэр өөрчлөлтүүдийг, тэр үнцэнтэй зүйлсүүдийг бид нар үнцэнтэйгээр харахгүй байх юм бол яах вэ? Ямар ч хэрэггүй аалтагдал, хоосрлоор дүүрэн амьдралаар амьдарч байгаа юм шиг. Хэсэг хугацаанд явж байгаад хүмүүсийн амьдрал нэг юм юун дээр ирдэг. Урам хугарах, голох, өөрийнхөө амьдралыг голох. Тэр юу байгаа, юу байхгүй, юу самаахгүй. Зүгээр л яах вэ? Өшөө гэсэн тэрийг мэдрэмж байгаа. Өшөө одоо нэг юм юмтай болмаар. Одоо нэг тийм юмтай болмаар. Хизээж дуусчихгүй тэр хүслүүд бидний амьдралыг заримдаа юучгүй хоосон юм шиг болгоод байдаг. Гэтэл бид нар тэр аялал дээр гарах үедээ буцаад өөрийнхөө амьдралыг ингээ харах үед үгүй эн чинь миний хүсэжсэн тэр амьдрал, миний мөрөөдсөн тэр амьдрал чи одоо л явж байгаа юм шүү гэж харах тохиолдол заримдаа байдаг. Асафийн хувьд нэг чухал зүйлийг ойлгосон нь
Энэ үнц нь. Бид үнцнээ өөрчлөх ёстой. Хэрвээ энэ үнц нь урт хугацааны үрдийн зүйл дээр тавигдаагүй бол буруу зүйл дээр тавигдсан байгаа бол бид үнэтэй зүйл гэдгээ тэр ойлголтоо өөрчлөх хэрэгтэй. Хэдийгээр харах үнцгөө өөрчилсөн ч гэсэн хэрэг бид үнцнээ өөрчлөхгүй байх юм бол харах үнц чинь зүгээр л нэг харах сонголт л болно. Нэг иймэрхүү үнцэг байдаг юм байна. Тэгээд болоо. Өөрөөр хэлбэл таны амьдрал өөрчлөлт нь гарахгүй. Тэгэхээр харах үнцгийг өөрчлөхөөс гадна бид нар яг үнцнийг өөрчлөх хэрэгтэй. Юу чухал вэ гэдгийг бид нар юу чухал вэ гэдэг ойлголтын дээр бид нар ажиллах хэрэгтэй гэсэн. Гялт сал зүйлийн араас өнөөдөр байгаа гараад маргааш устж үгүй болох зүйлийн араас амьдралынхаа үнцийг тавих юм бол бидний амьдрал үнэхээр үнцэнгүй амьдралаар амьдарч байгаа юм шиг харагдана. Та юуны араас ямар үнд зүйлийн араас амьдрал чинь тэмүүлж амьдарч байгаа вэ? Нэг юм англи дээр нэг юм юу одоо юу нариган багхгүй юу? Нариган. Ийм хиллэгний нариган сонслоо. Пади гэдэг нэртэй нохоотой хүүхэд байж гин л дээ. Пади гэдэг нэртэй. Тэгээ англи дээр аавыг дайди гэдэг байхгүй юу? Хаа хүүхдүүдийн хэллэгээр л дээ. Тэгсэн чинь тэр нохоо нь үхчихэж гинэ. За энэ зүгээр л хошин яриа шүү заяа манайхаа амар сериосны битээ ойлгоор ямар амар юм бэ гэж битээ бодоор. Тэгээд ээж нь хүүгээд удаад миний хөө пади өгччээ гэж хэлж гинэ. Тэгсэн чинь хүүн зүхтаагаад явахтаа за гэдээ яваад тоглож ийн. Тэгсэн чинь нөгөөт нь ээж нь буруу ойлгоцсон болов гэж удаад дахиад хүүгээд удаад миний хөө пади өгчлээ гэсэн чинь хүүн уйлсан гинэ. Тэг гайхаад миний хөө би чамд 2 удаа пади өгсөн гэж хэлсэн чи ягаад эхнийх дээр нь тоогоогүй хоёр дахь дээр нь уйлваа гэсэн чинь би эхнийхийг нь дайди гэж бодсон гэж хэлсэн. За би зүгээр л тоглоом шүү манайхан заа амар бит. Өөрөөр хэлбэл эхнийхийг нь би аав гэж бодсон юм а гэж. Заримдаа үнц нь бидний үнц нь ийм өөрчлөгдчихдөг. Юуг үнцэндээ болох ёстой вэ гэдгээ бид нар алдсан бичдэг. Мууцсан аав нь нохооноос нь илүү үнцэнтэй байх ёстой шээ саний хошин яриан дээр бол тий. Гэтэл бидний амьдрал дээр үнцэнтэй тавих ёстой зүйл маань ямар ч үнцэнгүй ямар ч үнцэнгүй байх хэрэгтэй. Тэрнтэй харьцуулах юм бол бага үнцэнтэй зүйлстэй харьцуулагдаад бөөр тэр хоошоо явсан байх тохиолдол байдаг. Хамгийн энгийн зүйл итгэл үнэмшил гэдэг бол маш их үнцэнтэй зүйл. Заримдаа бид нар ашигын төлөө итгэл үнэмшлээ хойш тавьдаг. Түр зүрийн ашигын төлөө, түр зүрийн зугаа цэнгэлийн төлөө, түр зүрийн нүдийг маань хуурсан тэр таашаалын төлөө бид нар өөрсдийнхөө амьдралын үнцийг ариун нандин зүйлсүүд бидний итгэл үнэмшил гэр бүл олон зүйлсүүдийг хайж эхэлдэг. Хуурч эхэлдэг, өөрийгөө хуурч эхэлдэг, бусдыг хуурч эхэлдэг, мэхэлж эхэлдэг. Яг гэвэл үнцнийх нь байрс нь өөрчлөгдсөн байгаа учраас. Шал хэрэггүй зүйл нь Бурхны хувьд шал хэрэггүй зүйл миний хувьд айгүй үнэтэй зүйл болоо явж байгаа тохиолдол байна. Маш үнэтэй зүйл. Тэгээ өөрт байгаа үнэтэй зүйлээ яах вэ? Тоохгүй хайчих тохиолдол байдаг. Тийм учраас үнцнээ Бурхан дээр тавих нь маш чухал. Бурхан юуг үнэтэй тооцдог вэ? Таны үнц нь юун дээр үндэслэж байгаа вэ? Энэ хоёр зүйл нэг шатан дээр байна уу? Энэ дэлхийд бидэнд материал бас дахин материал гэж заадаг. Үүнийг л хамгийн чухал гэдгийг биднэрт ямар нэгэн байдлаар биднэрт яах вэ? Ойлгуулж идэг, зааж идэг бүх юмар. Энэ үнэтэй, энэ үнэгүй. Энэ мундаг биш. Энэ лаг биш. Энийг авах юм бол чи хүн шиг болно. Энэ байранд амьдрах юм бол чи хүн шиг болно. Энэ машинтай болох юм бол чи хүн шиг болно. Ийм хэмжээний цалин авч ижил чи одоо хүн шиг амьдрна. Ийм хэмжээний юм хэдэл чиглэж чи хүн шиг болно. Чи ийм юм авах юм бол чи илүү дээд тоосгоно. Тэгэнгүүт энэ бүгдийг баян яриад байхлаар баян амьдралын маань туршид нөгөө фэйсбүүкээр нээглэхээр сонсогдно, твиттерээр нээглэхээр сонсогдно, телевизээр нээглэхээр сонсогдно. Эргэн тойрны хүмүүс маань бүгд хэлнэ. Тэгээд хараад байхлаар нэрээ тэр нь үнэтэй юм шиг санагдаж эхэлж байгаа. Тэгээ нэг мэдхэд бид нар яах вэ?
жинхэнэ үнцэнтэй зүйлсээ хойш нь тавиад төр зургийн зүйлсийн араас явж эхэлдэг. Энэ нэстэ үнэхээр мундаг iPhone 17 хэрэглэдэг байсан хүн шүү гэж хинч таныг дурсан санахгүй. Энэ үнэхээр мундаг Land 300 ундаг байсан шүү гэж хинч таныг дурсан санахгүй. Энэ үнэхээр мундаг зайсан тэдэн давхар хаустай байсан шүү гэж хинч таныг дурсан санахгүй. Өөрөөр хэлбэл энэ бүх зүйл төр зурх. Энэ бүх зүйл байвал хэрэгтэй юу? Хэрэгтэй. Гоё гоё. Гоё штэ. Гэхдээ бид үнтэй зүйлээ хоош нь 50 барин, үнтэй зүйлээ гутаан барин, үнтэй зүйлээ үүсгэн барин үний араас ирөө явж байгаа бол энд үн цэнийн дарааллын өөрчлөгдсөн байна. Ямар нэгэн зүйл буруу байна л гэсэн үг. Хэрвээ та гэр бүлээ золин барин тэтгэл зүйлийн араас явж байгаа бол уучлаарай. Та маш үн цэнтэй зүйлсээ хойш нь тавьж агаад үн цэнэгүй зүйлийн араас явж байна. Олон тохиолдолд бид нар өөрийгөө юу зүвтдэг вэ гэхээр би энэ үн цэнтэй зүйлсийн төлөө үнийг хийж байна гэж өөрийгөө зүвтдэг. Эцэст нь гэр бүлээ алдсан байдаг. Эцэст нь бид нар маш олон зүйлээ алдсан байдаг. Эцэст нь бид нар эрүүл мэндээ алдсан байдаг. Эцэст нь бид бурхнаасаа иргсэн байдаг. Жохон ингэж яваадах, жохон ингэж хий, жохон тэгээд хийгсээр хагаад бид нар хизээч босч ирэхээргүйгээр холцсон байдаг. Энэ дэлхий биднэрт материалын зүйл бас дахин материалын зүйл гэж заадаг. 5 дух 6 цэнгэл хэрэгцээ эд баялаг материал. Харин бурхан биднэрт үн цэнийг заадаг. Үн цэн. Цаг хугацаагаар үл хэмжигдэх үн цэнийг. 2 дугаар чухал зүйлийг бурхны оршиход очиод Асаф ойлгосон. Түүний амьдралын зориг ба хүсэл тэмүүлэл нь буруу байсан юм байна гэдгийг мань хүн ойлгодог. Эхлээд мань хүн буруу хараагаар, буруу үнцнээр өөрийнхөө амьдралыг үнэлээд байна гэдгийг ойлгосон бол хоёрдугаарт нь би буруу зүйлийг тэмүүлж яваад байсан юм байна гэдгээ Асаф ойлгодог. 21-р эшлэл. Зүрх минь гашуутан дотроо би цоо хатгахдаа би тэнэг ухвар мөчд байж таны өмнө би атгуу садал байжээ гэж хэлдэг. Хүний хүсэл тэмүүлэл үнцэн нь хэврээ буруу зүйл дээр байх юм бол энэ нь бидний зүрхийг цоо хатгаж байдаг. Зүрх минь гашуудан дотроо би цоо хатгахдаа би тэнэг ухвар мөчд байж гэдгээ ойлгож байгаа. Ямар тэнэг миний араас явж исэн юм бэ? Ямар хэрэггүй зүйлсийн араас энэ олон жилээ би зориулж ба. Ямар хэрэггүй зүйлсийн араас би ямар удаан шаналж ба. Бидний амьдралын тэмүүлэл зорилго нь төр зургийн зүйлсийн дээр суйрлах үед бид живж эхэлдэг. Тэгээ бид нөгөө амьдралаа тэр хоосон байгаа орон зайгаа дүргэхийн тулд шал хэрэггүй зүйлсүүд дотроо бид тэр улам илүү живсээр байдаг. Энийг нэг хэрэглээд үзье. Энийг нэг ингэж үзье. Энийг тэгээд үзье гэж. Гэхдээ мэдээж яг хин ч яг уу миний амьдрал нэг л хоосон байгаад нь тийм учраас дүргэхийн тулд би ингэж гэж бодохгүй л те. Зүгээр тэр нэг мэдрэмжийн удлаас үүднээс тэр нэг сэдлийн үүднээс яадаг вэ гэхээр маш олон хэрэггүй зүйлсийн араас явж эхэлдэг. Донтож эхэлдэг. Тэгээ тэр донтолт нь яадаг вэ гэхээр бидний амьдралыг аль хэдийнэ хизээж буцхааргүй бултал заримдаа чивүүлсэн байх тохиолдол байдаг. Зүрхэн доторх орон зайг 6 цэнгэл мөнгө эд баялаг хизээж дүүрэгдэггүй. Мөнгө таныг баяр хөөртэй болгож чадахгүй үл чадна. Тийм. Гэхдээ ядчил та дуртай юм аавн тэр үедээ баяртай л байна шүү дээ. Ихтэй хизээж дүүрэхгүй. Эрх мэдэл таныг баяр хөөртэй болгож болно. Баяртай шүү дээ. Таны хэлсэн үгийг хүн болгон заа гэвэл та аюугаа тийм мэдрэмжийг авна. Ихтэй хизээж таныг дүүрэхгүй. Эд баялаг, алдар нэр, олон зүйлсээр биднийг баяр хөөртэй болгож болно. Заримдаа мөнгөтэй хүмүүсийг харахаар биднээс илүү баяр хөөртэй харагддаг шүү. Үнэн шүү дээ. Үнэн. Ихтэй тэр хизээж дүүрдэггүй. Зүрхнийхэн тэр хоосон зайн дүүрч өгөхгүй. Дахиад гэж. Олон жилийн өмнө манай нэг таньдаг дүү ходоодныхын дүүрэх мэдрэмж нь эвдэрсэн гэд онштой.
Яг тийм байдаг гэсэн би мэдэхгүй л дээ. Мань хүн өөрөө л гэдэг байсан. Ягаад би асуусан бэ гэхээр зогсоо зайг үйддэг байхгүй юу? Одоо баг тий 20 хэдэн жилийн өмнө тасралтгүй үйдэн. Идээл. Цадахгүй. Тэгээ сүүлдээ бид нэр асуусан байхгүй чи яагаад ингэж хийддэг юм бэ гэсэн чинь миний хотод өвчтөг. Тэгээ өвчтөг юм бол болооч гэсэн чинь үгүй ямар өвчтөг вэ гэхээр дүүрсэн мэдрэмж автгүй өвчтөг. Тэгээ заримдаа би өөрийгөө ингэж бодож байгаа л за би арай их идчихлээ одоо болох хэрэгтэй гэж тэгхгүй бол энийг мэдрэмж нь байдгүй гэдэг байхгүй. Сонирхолтой. Бидний зүрх сэтгэл яг тийм. Заримдаа эд баялаг энэ зүйл заримдаа ч гэдэг юм байхгүй юу? Бидний зүрх сэтгэл тэр дүүрсэн мэдрэмж өгдөг. Түр зургийн баяр хөөр, түр зургийн зугаац ингээл түр зургийн сэтгэл мэдрэмж гоё юмдаг өгнөг үгүй мөн гоё штэ. Гоё, тий? Ханч чадахгүй. Эцэн гэж байхгүй, тулдаггүй. Яваалдаг. Та бүхэн санаж байгаа бол скин хугацааны өмнө Лос Анжелесын нэг баян хороололд асар том гал төмөр болсон тий. Айгуу үнэтэй Ferrari, Lamborghini, том усан самтай хаусууд бүгд хуугаараа шатсан шүү дээ. Эд баялаг гэдэг зүйл бас төр зүрх. Баяр хөөр авч болно. Гэхдээ энэ танд байнга байна гэсэн үг ерцөө биш. Тэр үед баяр хөөрч алга болно. Уйх шиг орчихно. Асар их уйх шиг орчихно. Яагаад вэ? Нүн эд баялагаараа тэр орон зайгаа дүрхсэн байсан учраас тэр нь байхгүй болох вэ? Тэр хэрээр бид нар хоосорч эхэлдэг. Тэгээ таны амьдралдаа хөөцөлдөд байгаа, яваад байгаа, тэмүүлээд байгаа зүйлүүд чинь тогтвортой байдал хэр зэрэг вэ гэдэг нь аягүй чухал. Та хэр зэрэг тогтвортой, улс суурьтай, ирээдүйд үргэлжлэх тийм зүйлсийн араас тэмүүлэн явж байгаа вэ? Өөрийнх нь цагийг, өөрийнх нь стрессийг, өөрийнх нь нервийг, өөрийнхөө одоо юу гэдгийг эд баялгаа, өөрийнхөө авиас бэлгээ та зарцуулж байгаа вэ? Өчнөө сая доллар, $9 сая төгрөгийн төсөвтэй төсөл хэрэгжүүлэлт байдаг. Мөнгөнд дуусаад төсөл дуусах үед юу ч байгаагүй юм шиг буцаа хийм байдалд орох юм бол ямар ч тогтвортой байдал үнд яах вэ? Байхгүй байна л гэж үзэж байгаа. Гэтэл тэр дараа ч гэсэн тэрний гарч байгаа өөрчлөлтүүд үргэлжлүүлэн гарсаар байх юм бол тэнд зан чанарын өөрчлөлтүүд, тэнд амьдралын чанарын өөрчлөлтүүд гарсаар байх юм бол энэ төсөл яах вэ? Маш сайн төсөл байна гэж үзэн шүү дээ. Яагаад вэ? Санхүүжилтэнд дууссан ч гэсэн үр дүн нь яах вэ? Үргэлжилсээр л. Та ямар зүйлд хөрөнгө оруулалт хийж байгаа вэ? Өөрийнх нь цаг хугацаа, өөрийнх нь стресс, өөрийнх нь нерв, өөрийнх нь залуу нас, өөрийнх нь хүч чадал, өөрийнх нь мөнгө, бас гэр бүл. Та бүх зүйлээрээ нэг зүйлийг хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Ер нь бол. Тэр чинь юу вэ? Тантай хамт дуусах юм дөө? Таныг энэ дэлхийн ертөнцийг одоо одсон ч гэсэн үргэлжлэх тэр зүйл дөө. Хэр зэрэг тогтвортой зүйлийн араас та хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Нэгдүгээр Коринт номын 3 дугаар бүлгийн 13 дугаар эшлэлээр хүн бүрийн ажил ил болно. Эцсийн өдөрт түүнийг илчилж гал илрүүлэх бөгөөд хүн бүрийн ажил ямар байгааг гал шалгана гэжэлсэн. Заримуд нь бүрк гэж шатаа алгуулна. Заримуд нь яг гал тамдар гарсан ч гэсэн яг улам илүү гялалцаад тэнцээ үлдэнэ гэжэлсэн. Бид илүү дээр юм авахын тулд байгаа зүйлсээ Бурханд өргөж түр зээлүүлж байгаа юм шиг заримдаа амьдралаар яг энэ тохиолдолд хандах гаддаг. Өөрөөр хэлэх юм бол заримдаа бид нар ингэдэг. За тэгвэл би илүү мундаг байхын тулд би яг Бурханд энийгээ зориулъя. Тэгэхээр Бурхан одоо ингэж өгнө. Одоо би Бурханаас ийм ам авахын тулд би тэгвэл одоо ингэнэ. Бурханыг барьцаалдаг. Зарим номлогч нар хүртэл гэдэг тийм. Илүү дээр зүйлсийг эзнээс авахын тулд яг байгаа зүйлээ Бурхандаа өг. Амен. Халелуя. Гачин тий. Үгүй л яах юм. Яг илүү дээр гэдэг нь яг юу хэлж байгаа юм? Тий. Би өнөөдөр 10,000 төгрөг Бурханд өргөлөө. Маргааш 100,000 төгрөг авах юм байна. Би өнөөдөр цуглаан дээр 50,000 төгрөгийн өргөлөө. Маргааш би 500,000 төгрөгтэй болох юм байна. Эсвэл би яг би ийм зүйлээ Бурханд зориуллаа. Бурхан намайг дараа нь ингэнэ. Нэг банкнд мөнгөтэй хүүтэй мөнгө зээлүүлж байгаа юм шиг тий хадгалж байгаа юм шиг. Хабакук номын 3 дугаар бүлгийн 17-аас 18 дугаар эшлэлээр инжирийн мод цэцэглэхгүй, усан үзмийн оронг жимсэхгүй, чидүний ургац
алдагдаж тарайн талбай ураг зүгэхгүй хашаандаа хонгүй хашлагдаа үхэргүй байсан ч би эзнэр бахархаж авралынхаа бурханд баярлалаа гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол бид нар илүү дээр зүйлийн араас тэмүүлэхийн тулд би өнөөдөр ингэж гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл ямар ч материалын зүйлийн талаар хат яриаггүй. Бурхан үгүй сайн баярлалаа халелуя амен. Гэтэ тийм биш байсан ч гэсэн it's okay. Тэр зүгээр ямар ч асуудал байхгүй. Би мөнхийн үнцний төлөө явж байгаа учраас гэсэн хандлага маш чухал. Эцэст нь 3 дугаарт нь Хабакук 9-ний оршид очиод юг ойлгов. Түүний амьдралын суйрлагдсан байгаа зүйл нь хундаам нь буруу зүйл дээр суйрлагдсан байсан мэдээ ойлголоо гэж хэлсэн. Библиэлд хадан дээр суйрлсан байшин, элсэн дээр суйрлсан байшин талаар ярьдаг. Салхилж бороо орж үер гарнаа, заавал гарна, тийм заавал байна. Хэрэг бид нар буруу суурин дээр өөрийнхөө итгэлийн амьдралыг суйрлуулах юм бол тэр нэг өдөр яхаа урсаж алга болно. Тэнд огт юу ч байгаагүй юм шиг нөхцөл байдал бий болно гэж хэлсэн. 23 дугаар эшлэл. Гэсэн ч би үргэлж тантай хамт байна. Та баруун гараас минь барьсан. 24. Та намайг зөвлгөөгөөрөө удирдах, хожим намайг сүрж авлан ухтан авна гэж. Одоо яаж юм? Асаф өөрийнхөө амьдралын суурийг бурхан дээр тавьж байгаа. Бурхан дээр. Эннээс энэ 23 дугаар ишлээс өмнө нэгдүгээр ишлээс ахуулаа яхасан. Би тэгсэн чинь ийм болоод, би тэгсэн чинь тэгээд, би энийг ингэж бодоод, би халтрах шахаад, би энийг ингэж бодсон чи би дотроо ингэж зовоод гэсэн бол одоо 23 дугаар ишлэлээр ажиллахаар та тантай хамт танаас заавар ирнэ, танаар өдөрдүүлнэ, та намайг өрөөнө гэж хэлж. Маш ондоо өөрчлөж. Би гэдэг байсан бол одоо яаж та гэдэг өөрчлөлт хийж гарч эхэлдэг. Заримдаа бурхан биднийг өөрт нь найдаж ойр байлгахын тулд бидний өөрсдөө бий болгосон хуурамч найдваруудыг дуусгахыг хүлээдэг. Бид нар өөрсдөндөө маш олон найдваруудыг ерөнхий эргэн тойронд тавьж байгаа шүү дээ. Яаж хийж байгаад өөрийгөө бүчээд юу тавьж байгаа вэ гэхээр ингэх юм бол ингэн, тэгэх юм бол тэгин, амьдрал ийм юм гарах юм бол ингэн, тийм юм гарах юм сайн л да мэрэгэн байна, сайн байна. Тэгээд нэг чухал зүйлээ бид нар мартаж байгаа. Тэр нь юу вэ? Эзэн бол миний хорогдох хад миний найдвар байх ёстой. Иремэ номон дээр 17-гийн 7 дугаар эшлэлээр эзэнд найддаг, эзний найдвараа болгодог хүн юутай юралтай гэж. Ром номын 15:13 найдварын бурхан та нарыг итгэл доторх бүх баяр хөөр амар тайвнаар дүүргэж ариун сүнсний хүчээр найдвараар бэлхуулах болтугай. Дуулал 42:11 сэтгэл минь юунд гутарч юунд өмнө вэ? Бурханд найд. Учир нь түүнд би дахин магтаал өргөнө гэж. Бурхан дотор найдаж өөрийнхөө амьдралын суурийг бурхан дээр суйрлна гэдэг л аюул чухал. Гэхдээ бидэрт хамгийн амархан тулгамддаг бэрхшээл нь юу гэхээр яг бурхан гэхээс тэр итгэлээр гэхээс лүгээр нүдэнд харагдаж байгаа зүйл дарагдав. Өнөөдөр мөнгө байна уу? Байна. Тэгвэл одоо ингэн. Мөнгө байхгүй байна уу? Байхгүй байна. Энэ бодит байдал тийм учраас би хийхгүй. Гэтэл бурхан надад итгээд яв. Гэтэл уучлаарай бодит байдал маань ийм байгаа учраас энэ бурханы дуу хоолой биш байхаа. Би буруу сонссон юм шиг байна. Эсвэл би энийг өөрийнхөө би буруу сэтгэл мэдрэмжээр шийдвэр гаргачихлаа гэж л. Бурхан харин юу гэдгөө? Итгээд яв, дараа нь чи харна гэдэг. Бид бол яг ихлэ харуулчих тэгвэл би явъя гэж хэлдэг бурханд те. Харин бурхан биднийг яг өөрт нь найдаж ураг шалахыг хүсэж байгаа. 25-аас 27 дугаар эшлэлээр. Тэнгэрт танаас гадна хэн надад байгаа вэ? Танаас өөр юу ч газар дээр би үл хүснэ. Ямар гайхалтай дуулал вэ? Нөгөө нэг бодит амьдрал чи ийм байж та бурхан минь би халтар шахаж чинь гэж хэлсэн Асаф одоо юу гэж хэлж байгаа вэ гэхээр тэнгэрт танаас гадна хэн надад байгаа вэ? Танаас өөр юу ч газар дээр би үл хүснэ. Би махад хийгээд зүрх минь үгүй болж болгоч. Бурхан мөнхөд зүрхний минь хад хув ноогдол минь юмаа гэж хэлж байгаа. Гайхалтай үг. Би махбод хийгээд надад байгаа бүх зүйл үгүй болж болгоч. Бурхан мөнхөд зүрхний минь хад хув ноогдол минь юмаа. Учир нь харагтун танаас хол байгчт нь сүнэх болно. Танд итгэлгүй бүгдийг та устгах болно. Тийм учраас 28 дугаар эшлэлээр харин бурхан доор байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд би бурхан эзнийг хорогдох газараа болгосон гэдэг үгшлэлээр энэ түүхд дуусч байгаа. Ямар гайхалтай бүлэг вэ? Ямар гайхалтай ухаарал ойлголт вэ? Энэ хаана болж байгаа вэ гэвэл Бурхны оршихуйд
энэ бүх ойлголт нь ирж байгаа. Хэрэг бид Бурхны оршууд байх юм бол юг харах вэ? Бурхныг л харна шүү дээ. Тийм үстэй. Оршихуу гэж юу юм? Нэг гэр бүлд нэг ээж нарын, аав нарын өөр гэсэн оршихуунууд байдаг тийм. Хүүхдүүд хүртэл өөр гэсэн оршихуйтай. Хүүхэд гэр оронд байх юм бол бид нар хүүхдээ харна. Түүний оршихуй. Аав байх юм бол аавын оршууд байх юм бол аавыг харна. Ээжийн оршууд байх юм бол ээжийг харна. Бурхны оршууд байх юм бол юг харах юм? Бурхныг харна. Бид Бурхныг харж, Бурхан дээр фокуслаж, Бурхан дээр төвлөрөх юм бол бидний амьдралд байгаа маш олон асуудлууд энэ үндэ асуудал биш байсан байна гэдгийг бид нар ойлгодог. Ямар хэрэггүй зүйлсийн араас би тэмүүлээд байсан юм бэ? Ямар хэрэггүй зүйлтэй би өөрийнхөө амьдралыг харьцуулаад миний амьдрал ямар утга учиргүй байгаа юм бэ гэж гутраад байсан бэ гэдгийг ойлгож байгаа шүү. Ямар хэрэггүй зүйлсийн араас би суурилчаад өөрийнхөө амьдралыг маш их үнцэнтэй зүйлсээ үнэгүй зүйлсээр солиод бодсон байна гэдгийг ойлгодог. Тэгэхээр би та бүхэнд урамшуулж хэлмээр. Асаф нэгэн цагт алдах шахсан. Ихтэй Бурхны оршууд ирээд түүнийг ойлгосон. Эзэн дээр анхаарлаа хандуулж, юу нь хамгийн үнцэнтэй, юун дээр би суурилсан, би юуны төлөө яваад байгаа вэ гэдгээ тодорхой болгоод үнцэнтэй урт удаан хугацаанд үргэлжлэх тэр зүйлийн араас цөмөрөө амьдралаа зориулцгаая гэж таавдаг өөрөвшүүлж уриалмаар байна. Эзэн бол бидний айхандах мөнхийн хувь юм аа. Амен. Хамтдаа хийсний өмнөрөө залбирцгаая. Хэрв та саяхан л эзэнд гомдлож зүрх чинь хоосон мэдрэмжийг авч сэтгэл дундуур байж яагаад гэж асууж ирсэн бол одоо та эзний орчууд ирээр. Их эзэн миний харах хараа та өөрчилж өгөөч. Миний үнцнийг та шинжлэж өгөөч. Миний зорж байгаа зорилгын их эзэн та дахин програмчлаач. Дахин тогтоож өгөөч эзэн. Түр зургийн баяр хөөр өгдөг зүйлсийн араас явснаасаа болж бид нар мөнхийн зүрхсэтгэлийн маань дүүрдэг тэр үнцэнтэй зүйлсийг хайсан бол их эзэн минь ээ. Би таны өмнө ирж байна. Итгэлийн маань суурийг та дахин шинжилж өгөөч. Үнцнийг маань их эзэн таны өөрийнхөөрөө сольж өгөөч. Харах үнцгийг маань их эзэн тантай адилхан болгож өгөөч. Амьдралын маань зорилгын их эзэн маань шинжлэн тогтоогооч. Юу үнэн? Юу үнцэнтэй? Юу талархуу штэ? Юу магтуу штэ? Юу чухал болохыг их эзэн минь ээ та бидэнд хэлээч. Бурхан эзэн тантай хамт даруугаар алхаж. Тантай хамт алхах нь юу юунаас илүү үнцэнтэй гэдгийг та бидэнд ойлгуулаач. Хашаанд маань малгүй тарайлгийн талбай нь угцгүй байсан ч гэсэн яавэ бурхан минь ямаг таныг хүндэтгэж танаас ирэх тэр дүүрлэр зүрх сэтгэл маань бэлхахыг бид хүсэж байна хийз. Учир нь та бол бидний зүрхний маань мөнхийн хувь маань билээ. Халелуя. Халелуя. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Суудлаасаа босоод эзэнт цөмрө магтаалыг өргөцгөө.